За оройн төргийн эрхэм үзэгчтэй Малчин телевизийн зохиогчийн хөтөлбөр шин дугаараа таны гэрийн амир төрөхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг бид Монгол Улсын гадаад харилцааны яамнаас бэлтгэж байгаа. За тэгэхээр мэдээж манай зочин бол гадаад харилцааны сайд Бат Цэцгээ. Тэгэхээр манай телевизийн бас хүсэлтийг хүлээн авч бас яамнда энэ ярилцлагыг хийх боломжийг олгосон танд баярлалаа. Баярлалаа. Зүгээр би яг гадаад харилцааны яамд нөгөө орж ирээгүй бас их утсан байна. Сая ингээд орж ирээд явхад маш олон ийм айлчлалын зураг, за ингээд Турк элчин, Орос улбанаас ерөнхийлөгчгээд гоё айлчлалын альбомуд байна. Ер нь бол өмнөх сайдууч нэг ийм зурагчдын одоо мэргэжлийн гэр зурагчдын ийм одоо айлчлалын том зургуудыг яамдаа өлгөж байгаагүй би юу харж байгаагүй. Тэгээд та яагаад энэ одоо баг бисээ тоолж тоогоо алдчихлаа да би 50 гарсан уу 70 төгсөн үү. Энэ одоо 80 гаруй зураг байгаа. За. Тийм. Тэгээ яг хөө мэдээж өмнө 5 жилийн өмнөх байдлаар бол ийм олон зураг гарахгүй л дээ. Тэгээ сүүлийн жилүүдэд бас гадаад харилцааны сэргэлт гэж ярьж байгаа. Гадаад харилцаа яхаарахгүй тэлж байгаагийн нэг одоо статистик үзүүлэлт болгоод тэгээ бас одоо 5 жилийн өмнөх айлчлаа зарим нь одоо бид нар чинь мартчихин. Тэгээ хүмүүс бас мартчихдаг. Тэгээ тэрийг бас сэргээх тэгээ манай түүх яхаарахгүй одоо гадаад харилцааны сэргэлтийг харуулж байгаа он цагийн түүх. Тэгээд энүүгээр энэ коридороор одоо ялангуяа энэ хилцээр их гэж байгаа да тэргийн сайднаар тэгээ гадны том зочид орж ирдэг. Тэгээд тэд нар бас харах их дуртай маш гоё орчин үеийн дээрэс нь түүх харуулсан, дээрэс нь олон айлчлалуудынхаа үр дүнг ч гэсэн өөрсдөө харах, санах, за бусдад бас харуулах юм боломж гэж бодож энэ коридорыг ашиглаад тавьсан байгаа. Нэг 80 гаруй зураг байгаа. Тэгээд маш том өндөр хэмжээний айлчлалууд тэгээ гадаад харилцааны яам бүхэл зохион байгуулж байгаа айлчлалуудыг бас толиулж явах нь зөв юм байна. Тэгээ саяхан бас Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын ордонд гадаад харилцааны сэргэлт гээд фото зургийн видео одоо бичлэгийн үзэсгэлэн гаргасан маш сонирхолтой. Одоо жилд чинь доор хаяж 20-од айлчлал хийдэг болсон байгаа. Тогтмол өсөж байгаа. Энэ жил ч гэсэн бас нэлээд айлчлал үлэгдэж байгаа. Тэгээ гадаад харилцааны одоо сэргэлтийн бодлого ингээ хэрэгжчихээр ер нь яамны бүтэцтэй оронтой ер нь хэр ингэж томорсон бэ. Гэхдээ мэдээж манай гадаад харилцааны яамны байшин бол шинэ болоогүй. Гэхдээ энэ байшин дотор одоо ажиллаж байгаа боловсон хүчний хувьд бол хэр шинжлэгдсэн. Харамсалтай тоон хэвээрээ бараг сүүлийн 30 жил нэг төвдөө нэг 140 дипломат ажилладаг. Хилийн чандд нэг 300 хүрэхгүй хүн байдаг. Тэгээд би бас их бахархаж ярих дуртай юм бол нэг талаараа давуу тал нь бол манай дипломатуудын хөрвөх чадвар, за мэрэгжлийн ур чадвар бол асар хурдтай өсөж байгаа. Бид нар цаг хугацаатай үргэлж уралдаж ажиллаж байдаг. Тэгээд мэрэгжлээс гадна одоо хурдын хувьд ч гэсэн их өссөн. Тэгээд цөөхөн дипломатаар асар их ажлыг амжуулж байна гэж одоо салбарынхнаараа бахархах дуртай. Тэгээд одоо мэдээж энэ засгийн газрын бүтцийн байгууллага төсөн мөнгөний хувьд үргэлж хязгаарлагдмал харьцангуй цалин багтай одоо гадны дипломатуудтай харьцуулахад манай дипломатууд дунджаар 30-40% бага цалин авдаг. Хэдий ч мэрэгжилтэд дуртай. За тэгээ Монгол хүний овсгол самбай энэ мэрэгжлийн ур чадварт нас нөлөөлж ийн гэж би дүгнсэн. Яа тэгэхээр яг тийм одоо цөөхөл ард түмэн тэгээд бас нэг малчны нүүдэлчний бас нэг ухаан байдаг. Юмд их овсгол самбайтай цаг уур, нөхцөл байдал одоо орчин тойрон газар зүй гэдэг одоо бүх тал дээр их мэдрэмжтэй, уян хатан хурдтай зохицох чадвар их сайтай нь яг дипломатуудын бас ур чадварт нөлөөлдөг. Их овсгол самбайтай, хурдтай нэг хүн олон хүний ажлыг зэрэг хийж чаддаг чадвар нь яг Монгол дипломатыг өсгөхөд нөлөөлдөг. Гадныхаа одоо буцаж байгаа дипломатууд ирж байгаа хамтарч ажилласан, томоохон айлчлал зохион байгуулсан айлч хөгжсөн орны дипломатууд бол манай дипломатуудыг үнэхээр биширдэг чадвартай. Танай дипломатууд гайхамшигтай шүү л гэж дандаа хэлдэг шүү дээ. За ер нь бол манай Монгол улсын нэг ардчлалын одоо энэ тогтолцоон шилжснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд би ер нь гадаад харилцааны дандаа эрэгтэй сайднартай ярилцлага хийжсэн байлээ. А яг дэд сайд нь хаяа эмэгтэй томилогддог. Тэгээ магадгүй та бас энэ ардчлалын үеийн бас маш доктортой ажилласан гадаад хэргийн бас эмэгтэй сайд болж байгаа шүү байна. Тэгэд ер нь бол гадаад харилцааг бас эмэгтэй хүн сайд хийгээд явах сайн тал нь муу тал нь юу вэ гэж та ер нь харсан бэ? Яг хоо манай орны хувьд бид нар ч одоо хоёр агуу том хурш тийм ээ. За одоо дэлхийн гадаад бодлого, дэлхийн улс төрийг тодорхойлж байгаа том хоёр гүрэн нүдээ одоо хоёр нь завсар нь оршиж штэ Монгол улс далаад гарцгүй
За хүн ам цөөхтэй асар том газар нутаг дээр гихтээ агууд хүүхтэй юм ард юм. За манай хувьд бол яг одоо хүүсийн давуу тал гэдэг нь би бол мэдрээгүй. Дэлхийд даяар одоо эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, өндөр албан тушаал ашиж байгаа хүмүүст чадвар нь чухал болохоос биш. За одоо хүүсийн давуу талыг одоо яг ингээд бичээд зураад тодорхойлцсон юм бол байдгүй шүү дээ. Зөвхөн ер нь эмэгтэй хүний уян хатан илүү мэдрэмжтэй харьцаа хандлага тийм ээ. За мэдээж одоо том улсуудтай харьцахад давуу тал байдаг гэж бол хүмүүс хэлдэг. За миний хувьд бол яг нэг талаас бас азтай. Цаг үеч бас тэгж улс төрийн нөхцөл байдал нь таарсан. Хоёрдугаарт одоо манай намайг дэмжиж ажилласан бүх засгийн газрууд за Монгол улсын 2 ерөнхийлөгчтэй бид эд сайд дахта Батулга ерөнхийлөгчтэй сайд болоод ерөнхийлөгч үрсвхтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ гадаад бодлогыг доктортой байлгах нь Монгол орны тусгаар тогтнол аюулгүй байдал тэнцвэртэй гадаад бодлогыг авч явахд бол маш чухал. За тэгээд энэ тэнцвэртэй байх, доктортой байх нь манай дотоод бодлогыг үргэлжлүүлэх, за гадаад харилцааг хөгжүүлэхэд маш чухал юм а гэдгийг энэ улс төрчид бүгд ойлгож ирсэн учраас намайг доктортой ажиллуулах юм болцоог хангаж одоо засгийн газруудад ажиллуулж ирсэн. За энэ өөрөө манай гадаад харилцаанд яалтчгүй нөлөөсөн доктортой байна гэдэг нь жил болгоо одоо ингээл гадаад арга хэмжээ, нүүбийн ерөнхий ассамблей олон айчлууд дээр тэр гадаад харилцааны сайд нартай чинь бүгднтэй ингээ ойрхон найз болоод олон удаа уулзчихаар ажил их хурдтай үргэлжлээд явдаг. Тэр жил болгоо одоо танилцах уулзалт хийгээл бүх юмыг таньж мэдээл ажлаа сураад салбарынхаа хүмүүстэй танилцаал ингээд явж хахад нэг талаараа бас ингээд урагшилтгүй ингээ байрандаа байд юм болов уу гэж би бодсон. Одоо бол яг зорилтууд бол ингээл жилээс жилд биелэл ахиад яваад байгаа нь бол амжилт ялтчгүй. Тэгээд энэ бол гадаад харилцааны сайдын хувьд хувь хүндээ биш чинь хамтын бүтээл байдаг. Доктортой байдал бол ялчгүй харилцаас ирэхэд бол нөлөөлж байгаа. За энд нь би одоо эмэгтэй сайд байж таарсан. За мэдээж одоо хөрс ерөнхийлөгч бол тэргүүн дипломат буюу одоо гадаад бодлогыг хуулиараа тэргүүлдэг цорын ганц хүн тэр утгаараа гадаад харилцааны яамтай маш ойрхон ажилладаг. Эмэгтэй феминист гадаад бодлогыг бол дэмждэг. За албан ёсоор тунхаглаж зарлаагүй ч гэсэн дэлхийн олон улс оронд одоо бид нар феминист гадаад бодлого баримталж байгаа бол хэлж ярьдаг. За феминист гадаад бодлоготой улс орнууд ч бас зөндөө олон байдаг. Тэр энэ утгаараа бас эмэгтэйчүүдийн оролцоог дипломат салбарт бол ялчгүй нэмэгдүүлсэн. Энэ тодорхой хэмжээнд бас үр ашиг өгч байгаа гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийн чуулган хийжсэн те дипломат эмэгтэйчүүд тий. Жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн арга хэмжээ хийж байгаа. Эмэгтэй гадаад иргэн сайд нарын одоо Азад анх удаага дэлхийн уулзалтыг хийсэн. Дэлхийн эмэгтэйчүүдийн эмэгтэй лидерүүдийн уулзалтыг хийсэн. Одоо энэ жил олон улсын дэлхийн парламентын эмэгтэй гишүүдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн олон улсын бас уулзалтыг зохион байгуулсан. Инхийг сахиулагч эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулсан. Жил болгон томоохон хэмжээний олон улсын эмэгтэйчүүдийн арга хэмжээг зохион байгуулж бид нар бас олон улсад эмэгтэйчүүдийн Монгол эмэгтэйчүүдийнхээ одоо манлал ур чадварыг харуулахаас гадна энүүгээрээ дамжуулаад одоо Монгол улсын гадаад бодлого, гадаад сурчлагаа бол нэлээ баяжсан. За ер нь бол та сайн хэллээ шүү дээ. Би ингээд доктортой одоо бас ингээд ажиллаад 2 ерөнхийлөгч баг 4 засгийн газар ингээд амнаад ажиллаа гэх. Тэгээд гэтэл одоо энэтэй холбоотой юм чинь нэг сайн тал байхад бас нэг муу тал. Тэгээд бас танаас би асуухгүй байхын аргагүй одоо үйл явдлууд бас ингээд цахим орчинд байна. Тэгээд бол та бас нэг хэмжлэхгүй байгаасай гэж өөрөө бас уншиж байгаа юм чинь зарим юмд бол үзэгчтэй хариулт авъя гэж бодож байгаа. За тэр нь юу гэвэл одоо манай гадаад харилцааны сайд чинь тендер чинь байна. За тэгээд ялангуяа төрийн одоо ийм хэвлэл талын тийм ингээд тендерийг ингээд хамдаг эмэгтэй гэдэг ийм материал одоо бараг гараад ингээд 2 сар руугаа орж ийн. За ер нь бол их сайтуудаар гарч байгаа. За тэгээд хамгийн гол нь одоо тухай гадаад паспорт хэлдэг үн цас хэвлэлийн компани манай гадаад харилцааны сайдын тэр хүн одоо ингээд 50 тэрбум төгрөг ингээд авсан байна гэж. Тэг яг энэ хэвлэлтэй холбоотой асуулт та ер нь энэ мэдээлэлд яаж хандж байгаа? Нэгдүгээрт би маш тайван хандж байгаа. Одоо энэ хариуцлагатай төрийн албанд ороод үндсэндээ 10 жил болж штэ. Энэ хугацаанд 10 жил дараалан одоо хөрөнгө оруулгын мэдүүлэг маш хариуцлагатай төрийн тусгай алба хашиж байгаа учраас үнэн зөвөр бүх мэдээлэл өгөх үүрэгтэй тэр одоо журмынхаа дагуу мэдүүлэл явж байгаа.
За хэвлэлийн салбарт бол би 20 жил ажилласан. Манай гэр бүлийн бизнес, миний ээж аваас өвлүүлсэн одоо оюуны салбарт, энэ соён гэгэрлийн салбарт манай ээж аваар бүх амьдрал насаа зориулсан. Тэрийг нь одоо уламжлаад өвлөөд манай гэр бүл миний хань одоо дүүнер аваад явдаг. Тэр би нүгээр бол бахархдаг. Юм хэвлэн гэдэг нь гэмт хэрэг биш гэж боддог бас. За тендерийн хувьд бол тендер ч одоо уг нь бол хамгийн хямд үнээр хамгийн чанартайг нь уралдуулаад сонгох л ажил штэ. Хуультай дүрмтэй. Энэ үнд одоо сайдын ч юм өндөр албан тушааллын хувьд одоо нөлөөлөх ямар ч боломжгүй. Хоёрдугаарт би бүр анханасаа одоо дицэд болоод 10 жилийн өмнө энэ яамны хаалгаар орж ирэхдээ л хэлж ирсэн. Энэ одоо манай компани бол хөл дээрээ босцсон. Хэвлэлийнхаа салбарт өөрийн гэсэн нэр хүндтэй, өөрийнхөө компани соёлыг тогтооцсон, хүний нөөцөө бүрдүүлсэн, бэхжүүлсэн. Ямар ч одоо төрийн хууль бусаар ажил аваад би нөлөөлөөд энд ирээд ажил аваад өгөх ямар ч тийм сонирхол боломж ёс зүйн хувьд ч гэсэн байх ёстой. Би ер нь ямар ч ажлыг хийсэн өөрийнхөө ёс суртахуунаар өөрийнхөө үйлдэлээрээ үйл ажиллагаагаараа өөрөө үлгэрлэж явах хэрэгтэй. Альва удирд тал бийж байгаа ажил хашиж байгаа хувьдч байна уу, хувьсгалч байна уу, бүгд одоо өөрөөр үлгэрлж ижил одоо хүмүүсийг удирдна үхэхээс, амжилттай удирдна үхэхээс өөрөө одоо тийм ёс зүйгүй байгаад хүмүүсийг удирдна гэвэл маш богино хугацаанд танигдал тэгэл тэр удирдагч биш болдог гэж үздэг. Тэр утгаараа өнөөдөр ч гэсэн би бахархалтайгаар хэлнэ. Ямарваа нэгэн хууль бус тендер одоо өөрийнхөө эрх мэдлээрээ нөлөөлөд авцсан энэ яамнаас одоо мөнгө дөрөв зурчулсан юм л огт байхгүй. Тэгээ засгийн газар солигдох болгонд нэг ийм над руу дайралтууд ирдэг. За энэ мэдээж улс төрч хүн бол даваад туулаад одоо үзэх ёстой л амьдрал баг. Хэрвээ одоо үнэхээр гив гинтхийн энэ жил одоо ингээ сая засгийн газар солигдлох 10 жилийн дараагаар гив гинтхийн бие баахан тендерчин болоод улс төрийн зорилгоор хийгдэж байгаа хар PR харамсалтай нь энэ хар PR-ыг одоо манай Монгол Ардын намын дотоод тэмцлээс улбаатай эрх мэдлийн төлөөх тийм ээ тэмцэл цаг үеийн хувьд ч гэсэн ер нь намын шинжилэл ч юм уу тийм ээ нам дотор явж байгаа нэг тийм үйл явцын өөрчлөлтийн үед гарч ирж байгаа асуудал гэж бодож байгаа. За мэдээж энэ хар PR-ын технологи нь бол минийхаар бол одоо хоцрогдоод хуучрахаар бид нар олон нэр төртэй, олон боловсралтай, олон ирээдүйтэй улс төрчтэй энэ аргаар намнаж одоо нөгөө муу худал үгийг 1000 тавтахаар үнэн болдог гэдэг шиг нэр төрт нь халдаж мохоод шантрааж ингээд зайлуулцдаг тийм ээ ийм гашуун түүх манай намдж байгаа арчсан намдж байгаа ер нь Монголын улс төрт энэ бол нилээ ингээд удаан хонгорчсон. Гэтэ энэ би хэзээ нэг зэгт өөрчлөгдөнө гэж боддог. Тийм болохоор энэ над руу дайраад байгаа дайралтууд зөвхөн хэвлэлээр ингээд хэвлэлж биш юм а яг сошиал орчинд зохион байгуулалттай зохиол бичигдээд ингээд олон хэвлэлд мөнгөний төлөөд гаргаж байгаа төлбөртэй нэвтрүүлгүүдээр яваад байгаа. Тэгэхээр энийг юм одоо тухайл бол ингээд хүмүүс тэр ингээд нөө сошиалж ингээд хүн болгон л уншиж байгаа шүү дээ. Тэгээд одоо ийм байгаа байхгүй 2021 оноос 24 онд одоо таны яг энэ одоо мөнхийн үсэг аз хур Монголын үн цаас гэдэг энэ компани 12 тэрбум төгрөгийн тендер авсан гэж байгаа. За энэний урд бол дахиад 2000 оноос хойш нэг 10 жилийн хугацаанд бас нэг 45 тендер авсан гэдэг. Ингээ бүр тендерийг тооцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол та одоо энэ компаниудаа яг ямар хамааралтай байна? Ер нь тендер хийж байгаа асуудалд нь танд одоо энэ танай компани мэдээлт юм уу? Одоо мэдээж анх аав ээж чинь одоо үүсгэн байгуулсан гэр бүлийн компани. Гэхдээ та улсын хурлын гишүүн тангараг өргөөд одоо хуулиараа төдөлзээд одоо хувьцаа эднэр өгсөн баг. Гэхдээ зүгээр ингээ тантай холбоод юм тоо баримтаа бичээд байгаа байхгүй юу? Их л одоо эрэл хайвал хийж тэ айгүй амархан юм нь одоо энэ эрен сурвалжлаад байгаа сэтгүүлч хин нэгний зохиолыг уншаад бүгдөө одоо хувилаад тараагаад байхын оронд тэр яриад байгаа компаниуд дээр юм уу төрийн байгууллага дээр очил асуучих тэгэл одоо материалын намайг шалгуулах гэдэг бол шалгуулдаг газрууд нь хуулийн байгууллагуудад нь хандчихал ийм л асуудал шүү дээ. Тэгэхгүй зүгээр л одоо хүмүүсийг төөрөгдүүлэх худал мэдээг ингээл зах замбраагүй тараадаг нь өөрөө манай энэ сошиал орчны
Нэгдүгээрт хууль зохицуулалт байхгүй. Ямар ч хүнийг юу ч доромжилж гутааж болдог. Энд нь үнэмшүүлэхийн тулд асар их мөнгө хөрөнгө зардаг. Энэ улс төрийн ийм аргадал орчоод байгаа. Энэ нь өөрөө Монголын ард түмнийг нэг талаараа бас оюун санааны хувьд асар их дороотуулж, бохирдуулж байна. Өглөө босоод нэг ховч хөөцөлддөг, сайн гэрэл гэгээтэй мэдээг хинч дарааж түгээдгүй, сэтгүүл зүгч гэсэн маш одоо буруу тийш нь хөгжүүлж байгаа нь чадaltaй сайн бичдэг одоо сэтгүүлчдийг хүртэл ажилгүй болгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлыг бид нар улс төрчид өөрснөө засах хэрэгтэй. Тийм учраас би одоо юу гэдгийг зохион байгуулалттай ийм гүтгэлэг тараах эсрэг байдаг учраас сэтгүүлчдэд одоо мөнгө өгч ямар нэгэн өөрийнхөө талаар няцаалт хийх ч юм уу би буруугүй гэдгүү. Дээрс нь миний ажлын онцлог бас байна. Одоо миний ярьж байгаа бүх зүйл нэгдүгürt маш хариуцлагатай үнэн байх ёстой. Айлын талд буюу одоо гадаад сайд учраас гадны улс орнууд ч одоо миний яриан дээр дүгнэлт шинжилгээ хийж идэг намайг бас судалж байгаа шүү дээ. Булгаачлал дуу юу боллоо тий. Тэгэхээр энэ улсынхаа нэр хүндэд талдж байгаатай л адилхан. Тэгэхээр би өөрөө одоо энэ дээр өөрөө юун шалгуулах гэдэг байгаа өөрөө мэдэхгүй байгаа. Одоо би жишээл өөрөө өөрийгөө цагдаад өгөө энэ хүмүүс намайг бүтгээд байна шалгаад өгөх үү? Эсвэл энэ сэтгүүлчдийг бүгдийг цагдаад өгөх үү? Хамгийн гол нь цаана захиалж байгаа эзэдийг нь одоо цагдаад өгөх юм уу? Ийм ойлгомжгүй байдал бий болчиход байгаа. За тендерийн хувьд одоо манай мөнхийн үсэг компани бол яг үнэндээ мөнхийн үсэг Аз хуур Экопак гэдэг компаниуд бол надтай хамаатай. Миний үүсгэн байгуулсан компаниуд, миний ээж, миний хань, за хүүхдүүд, за би төрийн албанд шилжээд харин ч надаас олж хохирч байгаа одоо сургагчийн тендер сүүлийн жилүүдэд орохгүй байгаа. Яг ингээд тендерүүдийг шалгаад үзэхээр 10 компанийг аваад үзэхэд одоо мөнхийн үсэг компани 6-ад нь байгаа хгүй одоо тэр тоолоод байгаа тендерүүдийг ингээд үзэхэд Улаанбаатар принт 1-р, 2-р Соёмб принтийн 3-р Эдмон принтийн 4-р Бит пресс, 5-р Сэлэн пресс, 6-ад мөнхийн үсэг гэдэг. Тэгэхээр энэ хэрвээ одоо тоолох гэдэг бол хэвлэлийн зах зээл гэдэг чинь өөрөө маш жижигхэн зах зээл. Жилд одоо компани ч гэсэн цөөхөн нийтдээ нэг жилд 40-с 50 тэрбум төгрөгийн зах зээлийг 200 компани хуваагаад хийдэг. Хэвлэлийн компаниуд үлэмж томроод өөр бизнес руу орсон компани бараг байдгүй. За одоо ялангуяа энэ дэлхийн ертөнцийн чинь их цахим болж байна. Дижитал хувьсгал, ном өдөрч одоо цахим болоод компаниуд ч одоо юу гэдэг төрийн албач гэсэн маш бага цаас хэвлдэг болчоор энэ хэвлэлийн компаниудын чинь орлого бол маш багассан сүүлийн жилүүдэд. За тэгээ манай гэр бүлийн нэг зарчим байдیں۔ Дээрээс нь би одоо бурхны шашинтай гэр бүлээрээ бас шашны нилээн одоо гүн ухааны судалдаг ийм гэр бүл. Тэр утгаараа бид нэр энэ хэвлээс өөр одоо энийг манай ээж аваар яаж байгуулсан гэхээр одоо өөр тариа шиг аривждаг хүмүүсийг гэгэрүүлж идэг ийм сайхан буянтай бизнес. Энэ утгаараа одоо хүмүүс дандаа гоё ийм соён гэгэрэл оюуны мэлмийг нээж идэг учраас та нар битгий өөр бизнес хийгэрэй гэж загсан. Манай ээж аваар одоо хоёлаа байхгүй. Тэгээ гэр бүлээр бид нар бол өөр бизнес руу орохгүй гэж анханасаа шийдсэн учраас хэвлээс өөр юм хийгээгүй. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар одоо надтай хамааралтай компаниуд бизнес хийж байгаа бол хэвлэлийн бизнес хийж байгаа нөгөө л юм хэвлэж байгаа. За хэвлэх нь яг журмаараа тендер шалгараад авч ивэл маш сайн хамгийн хямд үнээр авч яана гэж байгаа. Тэгэхээр би одоо нөлөөлсөн бол 10 жилийн хугацаанд сүйд болоо хэвлэл мэдээлэлээр шуугаад одоо энд ингээд нөлөөлөө тендер авчраа гэх. Яагаад өнөөдөр гів гинтхэн ингээл засаг солигдох болгонд ийм гараад байгаа юм бэ гэдгийг би зориуд одоо үзэгчтэй иргэдтэй бас төөрөгдүүлэхгүй тулд тайлбар хийхийг хүссэн. Тэрнийш бол би энүүнд одоо юм болгон тайлбар гарч ирээ хийгээд байвал одоо хэцүү штэй гадаа тарьсан сайдын хувьд танд ер нь надад одоо баримт гэхээр ямар ч баримт одоо шалгаа одоо өөртөө очиод асуухлаар одоо жишээлбэл тэр пассворт хэвлэлээ төрийн өмчт үн цасны компани гэж яриад байгаа. Тэгэхээр би тэр компани хаана бидгийг ч мэдэхгүй. Тэр компанид миний хамаарал үхээгээд байгаа надтай хамт ажиллаж байсан хүмүүс ажиллахыг бол хаач ажиллаж болно шүү дээ. Өнөөдөр манай компани 35 жилийн хугацаанд хэдэн мянган хүн бэлдсэн. Тэгэхээр одоо эндээс би ихэр энэ хил амбарахаар нь асуусан чинь манахаас халаад одоо ажиллаж байгаад гарсан 30 компани захирал байна. Хэвлэлийн компани. Тэгээ одоо би хин хаана аж харин ч би бахархдаг энэ салбарт олон боловсон хүчин манай компани бэлдсэн байна гэд. Тэгэхээр энэ
баримттай гэдэг дагаанууд нь дандаа л худал мэдээлэл бие бинийгээ дамжуулаад яваад байгаа болохоос нэгэн ч тэр төрийн өмчт компани дээр очиж асуугаагүй байгаа. Би тэр компани өмнөөс хариулах эрх бүхий хүн биш. Тэр 51%-ийг нь эзэмшдэг нь иргэний бүртгэл мэдээллийн төв. Тэр пассворд гадаад харилцааны яамтай ямар ч холбоогүй. Бид нар юу гэж одоо пассвортыг бид нар мэдээ хэвлүүлнэ гэдэг юм байхгүй. Дээрэс нь манай яамны төсөв жилийн 27 тэрбум төгрөг жилд одоо 60 хэдэн тэрбум төгрөг хувийнхаа компаниуд шилжүүлээд явж байдаг. Хин ч итгэхээргүй тийм мэдээллүүдэд хаанаас нь эхэлж няцаалт өгөх мэдгүй байгаа. Ер нь би бол одоо энэ надтай нэр холбоод байгаа компаниудаас бүгднгээс нь тодорхойлт авцсан байгаа. Одоо мэдээлэл манай хуулийн зөвлөх тэр Мегасон энэ одоо баццэг энэ компаниудад ямар ч хамаагүй гэдэг компаниудаас VSM, EcoSAS, Jordan Top Pen тэгээд төрийн өмчт компани Jordan Top Pen гэдэг чинь бүр найз гэж бүр зураг мөрөстөнд тавиад байгаа компани мөн биз дээ. Тийм одоо тэр хүмүүсийн эмгүү хүмүүсийн нэр төрдөж гисэн халдаад тэр хүмүүс одоо би тэгтээ яг хуулийн байгууллагуудад бол хандсан байгаа. Мэдээж надад ч бас нэр төр байна. Гадаад харилцааны сайд нь ингээд нэг өчрөө олон компаниудтай холбогдоод гадаад яамныхаа мөнгийг угаагаа сууждаг гэдэг ийм аимшигтай мэдээлэл чинь бас няцах ёстой шүү дээ. Тэр утгаар нь би хууль хяналтын байгууллагуудад хандсан байгаа. Энийг шалгаж өгөөч, үнэн зөвийг нь тогтоогод өгөөч гэдэг. За тэгээд гүтгээд байгаа одоо хэвлэлийн цөөхөн хүмүүс байгаа. Мэдээлэлээ нягтлахгүй ялангуяа эрен сурвалжилж байгаа гэж байгаа газрууд бол тэнцвэртэй мэдээлэхийн тулд нөгөө талаас очиж мэдээлэл авах хэрэгтэй. Намайг амтаа хамааралгүйг нь одоо бүх мэдээлэл ил байж байгаа шүү дээ. Төрийн мэдээллүүд чинь. Тэгээд эндээс одоо очиод мэдээлэл авахгүйгээр ингээд дайраад байгаа нь улс төрийн зорилготой л гэж би үзэж байгаа. Угаасаа тодорхой байгаа. Дөрөвчөөсөө гарч ирээ хэлж байгаа шүү дээ. Улс төрийн зорилготой байгаа. Намайг захиалаа бичүүлж байгаа хүмүүс нь бол ойлгомжтой байгаа. Монголчин бас жижигхэн тэгэл цагийн ирэхээр хин ямар хинт захиалгаа өв. Дунд нь олон гимгүү сэтгүүлчдийг бас буруу мэдээлэлээр хангаж охироож байна. Иргэд үнэмшиж байна. Энэ л одоо аюул байгаа даа. Гэхдээ эзэн энэ цагт энэ өөрчлөгдөж засрах ухаа л гэж бодож байна. Гэхдээ бас энэ чинь яг одоо та их сурвалжийн юу гэж бодож байна? Одоо их нууц ушаас бас хүмүүс ч ингэж хэлэхээр харддаг шүү дээ тийм. Хүн болгоо одоо манай хэвлэлийн хэлдэг шүү дээ би хардах хэрэгтэй гэд тэр шиг одоо та бас баццэг гэдэг хувь хүний хувьд бол хардах бас их байгаа шүү дээ. Ер нь бол ингээд нэг хүний тухай олон нэг мэдээллийг олон удаа давтаж олон сайт, пэйж тийм хуудасаар ингээд явуулаад байгаа нь. Эзнийг би бол мэдж байгаа. Тэгээ одоо нэрийг хэлэх нь бас зохимжгүй байх. Тэгээд өөрсдөө ч гэсэн зарим нь ил гараад ирж хэлж байгаа. Яг хөө хит хитэн одоо юу гэдэг өнцгөөс хэм үү мэдээж одоо намайг олон жил гадаад харилцааны сайд доктортой хэлээ гэж уралж байгаа хүмүүс байгаа. Энэ яамыг авах сонирхолтой хүмүүс байгаа. За улс төрийн тэмцэлдээ улс төрийн зорилгоор бас одоо жишээлбэл эрхчил намайг ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гэж байна гэж яриа гаргаал тийм ээ. Тэгэхээр мэдээж дуртай дургу олон хүн байгаа. Тэгэхээр би яг энэ дашрамд хэлэхэд тэр өрсөлдөд байгаа дэвшүүлээд өрсөлдөд байгаа хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ надтай. Би одоо ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй. Би тийм хэмжээнд бас өөрийгөө бэлтгэгдсэн гэж бодохгүй байгаа. Монгол улсын төрийн тэргүү ерөнхийлөгч гэдэг бол асар хариуцлагатай албан тушаал хүн тэрүүнд бол маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх хэвээр. Дээрэс нь суртахуун хүмүүжлийн хувьд ч гэсэн энэ одоо асар өндөр түвшинд байх хэвээр гэж үздэг. Тэр утгаараа би бол илүү надаас илүү том бэлтгэгдсэн улс төрчид олон байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг твшээсээ энэ Монгол орны хувь заяа ирээдүг авч явах хүн бол маш найдвартай хүний гарт очиосоо гэж боддог. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд гэснээс таны ч одоо ерөнхийлөгчийн одоо хүн ерөнхийлөгчтэй одоо хов зөөсөн гэж бүр их хурлын дарга хүн хэвлэлийн урал хийсэн. За одоо ингээд ер нь баццэг бол ингээд ерөнхийлөгчд л ингээд хов зөөгөөл манай улс төрийг хөнөөлөд байдаг гэдэг яриа байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол яг ерөнхийлөгчтэй та ямар ингээд холбоотой ингээд таныг энэ улс төрд яг ингээд хариуцлагатай албан тушаалтай хүмүүс хэлээд байгааг та өөрөө яаж хүлээж авч ийн яаж ингээд тайлбарлах вэ? За ерөнхийлөгчтэй албан шугамар холбогдох зайлшгүй шаардлагатай. Энэ би ерөнхийлөгчийг одоо хууль даваад ерөнхийлөгчийг алгасаад гадаад харилцааны сайд ганцаараа үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт байхгүй. Хуулиараа Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч бол тэргүүн дипломат буюу гадаад харилцааг гадны улс оронд төлөөлдөг хүн. Тэр утгаараа ажлын уялдаа бараг 50% нь
ерөнхийлөгчтэй холбогддог. Энэ олон төрийн айлчлалыг бол зөвхөн ерөнхийлөгч хийдэг. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлогыг ерөнхийлөгч авч явдаг гэдэг утгаараа ажлын шаардлагаар байнгын холбоотой байдаг. Хоёрдугаарт одоо би энэ Монгол ардын нам дэлсэгтээ 1998 онд энэ Монголын ардчлалын социалист залуучдын холбоо гэж залуучдын байгууллагын ерөнхийлөгч нь одоо хүрэлцэх дараа байхад энэ залуучдын холбоонд дэлсээ тэр цагаас хойш одоо 27-8 жил хамт улс төрд явсан олон найз нөхдөдтэй минь адилхан олон жил одоо улс төрд мөр зэрэгцээ явж байгаа. Энэ хүнээс одоо манлайлалын хувьд бас би сурсан, төлөвшсөн, ялчгүй миний улс төрийн амьдралд бол нөлөөсөн хүн гэдгээр нь хүндэлж авдаг. Ерөнхий бүхэл цаг үед бол бид нэр хамтдаа Монгол Ардын намын игнийг тэлэх залуучдын байгууллагт тэгээд цаашаа намын үйл ажиллагаанд үзэл бодол нэгддэг гэдэг утгаараа хамт ажилласаар өнөөдрийг хүрсэн. Хинээс ч нуухгүй. Тэгэхээр манайханд нэг тийм заавал улс төрч хүний хин нэгэнд хамаатуулдаг нэг тийм ойлголт төлөвшсөн байдаг. Тэгэхээр би ямар ч хүнтэй хамааралгүй өөрөө биеэ дагаад улс төрийн залуучдын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, үеийн засгийн газарт ажиллаж ирсэн. Зүгээр энэ одоо дахиад нөгөө улс төрчлөлтөнд ашиглаж байгаа бас тэр хүний нэр хүндэд дам халдж байна шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ гадаад харилцаа бол ялчгүй бас Монгол орны хувьд ч манай засгийн газрын хувьд ч гэсэн өндөр нэр хүндтэй салбар байсан өнгөрсөн жилүүдэд тэрийг харлуулах бас нэг арга нь юм болов уу гэж би бодож байна. Тайгийн эрдэсийг амталж ууя. Импортыг орлох Монгол амт. Их орондоо үйлдвэрлэв. Газар шив. жилийн өмнөөс шинэ уян эрч хүчийг үзэгчд өгсөн. Дуу бүхэн дурсамж мөр бүрт сэтгэл шингэсэн баярлалаа 12 жилийн хүндэг энэ тоглолт тантай хамт дэвэрч дүрлцэх боллоо. Сүрэлт түмэн үлзээ. Баярлалаа. Хүндэтгэн өрий. Баярлалын гаралтай ургамлын орц, уламжлал тангийн журтай, хүүхдийн давтал дэмжих тан ундаа худалдаанд гарлаа. Үзээлцэн болон олон жимсний хамт амин дэмээр баялагт тул хоол боловсруулах ходоодны үйл ажиллагааг сайжруулна. Тан эрүүл мэндийн ундаа. Нүүдэлчин компани эрхэм малчин зон олон та бүхэндээ зориулж бүх бараагаа аваад Өөрхангай Баян хонгор аймгаар 12-нд Самт 13-нд Дунд говийн Сайхан овоод 14-нд Баянгол 15 16-нд Түүрэгт 17 18-нд 30 ус 19 20 21-нд Богд 22 23-нд Нарийнтэл 24 25-нд Баян хонгорын Үлзийт 26-нд Бөмбөр 27-нд Буу цагаан 28-нд Хүрээмарал 29 30-нд Баян булаг 5 дугаар сарын 31 6 дугаар сарын 1-нд Гурван булаг 6 дугаар сарын 2-нд Заг 3-нд Байдраг 4-нд Галуут 5 6-нд Баян овоо 7 8-нд Эрдэнэ цогт 9-нд Өөрхангай Хайрхан дулаан 10-нд Зүүн Баян улаан 6 дугаар сарын 11-нд Элсэн тасархаад тус очих болно. Худалдан авалтанд гарын бэлэгтэй хаан болон төрийн банкны лизингтэй Нүүдэлчин компани. Та хүүхдийн нухшны гарал үслийг шалгадаг уу? Хамгийн эрүүл хөрс цэнгэг агаар, дархан цаазтай масуурын бүс нутгийн жимс ловон. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Импортыг орлох Монгол амт. Их орондоо үйлдвэрлэв. Газар шив. Тайгийн эрдэсийг амталж ууя. Бас оюун эрдэнэ одоо ерөнхий сайдын танхимд ажиллаад за тэгээд тэр танхим одоо ингээд буухад нөгөө одоо Монгол Ардын нам 30-38 хуваагдсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та 38-ын тал танхимынхын сайд байсан мөртлөө зогсон бас олон хүний анхаарал татчихсан л да. Яг гэвэл танхимын сайдын шин танхимаа хамгаалах байхад
одоо гадаад харилцааны сайд ингээд сөрөг ярьцлага өглөөч гэдэг юм уу? Магадгүй энэ нөлөөсөн үү? Нөлөөлгүй яах вэ? Тийм. Тэгэхээр би одоо гадаад харилцааны сайдын хувьд улс төрчдөг албан тушаал биш байхгүй юу? Улс төр бол тусдаа. Энд би 4 жил сайд хийж байхдаа маш зарчимтай байхыг бодсон. Гадаад харилцааны яам үе одоо олон сайд нар янз бүрийн намаас томилогдчихсэн. Өмнө нэг хоригдсан байсан асуудлуудыг би бас арай өөрөөр харахыг хүссэн. Эмэгтэй хүний хувьд ч гэсэн энд одоо хүний нөөцийн хувьд ч гэсэн мэрэгжлийн байх хэвээр, доктортай байх хэвээр. Энэ юм чинь бас бодлоготой байх хэвээр. Цаг үед байгаа стратегийн хувьд ч гэсэн сайжирч өөрчлөгдөж явах хэвээр. За тэгээ харилцаа идэвхжээд маш олон айлчлалын үр дүнд бол олон ингээд ажлууд ургаж гарч ирж байсан. Яамд хоорондын салбар дундын уялдаа холбоог хангах төр ч гэсэн нэлээд юм шинжилүүд хийх хэрэгтэй байсан. За манай оюутны сайдын засгийн газрын үед бол мэдээж маш эрчимтэй залуу ерөнхий сайдтайгийн давуу талууд бол байсан. Жишээлбэл одоо бид нэр томоохон төслүүдэд хөдөлгөе, урд төрштэй одоо ялангуяа ярьж хэлсэн олон гаццсан асуудлуудаа урагшлуулъя гэдэг дээр бол маш сайн ажилласан. Одоо тэгэл харьбины гэрэн дээр гэхэд би засгийн газрын гишүүн байсан учраас танхимын зарчмаа дагаад гэрээнд бол үнэхээр дэмжиж энэ манай ашигтай гэрээ гэдгийг одоо хүртэл ярьж байгаа. Гагцгүй дагалдаад хийж байгаа аж ахуй нэгж хоорондын гэрээн дээр үнийн одоо асуудал байгаа бол тэрийг их хурлын гишүүний хувьар иргэд төлөөлж байгаа, иргэд бухимдж байгаа асуудал төр бол гэрээний үнэн дээр хоёр талын аж ахуй нэгжүүд бизнесийн зарчмаар үнэ тохирох ёстой, дахин тохирох боломжтой гэдгийг бол ярьсан. Тэр энийг одоо эсэргүүцэж байгаа юм мушигсан жишээлбэл. За засгийн газар хамтарсан засгийн газар байгуулагддаг үед бол би оюутны сайдтай зөрчилдөж эхэлсэн л дээ. Мэдээж одоо хамтарсан засаг бол Орсон намын төлөөллүүд нь гадаад харилцаан дээр ч гэсэн одоо юу гэдгийг квот тавиад одоо томилгоон дээр хүртэл одоо ингээл намууд оролцох хэвээр. Тэгэхээр энэ биеийн байгууллагын одоо мэрэгжлийн байх хэвээр, дипломатууд томилогдох хэвээр. Ялангуяа дотоод доогуур томилгоонууд дээр ямар ч хүн гаднаас тавихгүй гэдэг би хатуу зарчимтай байсан. Энэ дээр жишээлбэл одоо бусад намуудаас шахалт ирэхэд намайг шахад би эсрүүцэжсэн ч байт юм уу. Гэх мэтээр яг жоох итгэл нь буурсан байх гэж боддог. Хувь хүний хувьд бол битээр бие биенийг маш сайн ойлголцоод гар нийлээд ажилдаг ус. За тэгээ мэдээж бас гадаад сурчлагатай холбоотой зөрчлүүд гарсан л да. Одоо гадаад улс орнуудтай гадаад ямар дамжихгүйгээр одоо гэрээнүүд хийгдэж эхэлсэн. Тэр нь одоо хувь хүмүүс дундын зуучлалтаагаар гадны улс орнуудтай гадаад сурчлагын гэрээ хийн ч гэдэг юм уу. Тэрийг би бол эсэргүүцсэн. Тэгээд тийм учраас намайг оруулаагүй байгаа зү тийм. Бага. Тэгээд тэр гэрээнүүд дээр бол гадаад харилцааны яам тэр гэрээнүүдийг бүгдийг өөрсдөө одоо гадны бүх хэвлэлтийг хийх боломжтой. Гэтэ тэр цаг нь мөн үү? Ямар одоо агуулгатай ямар сурчлагаа Монгол улс хийх юм гэдэг чинь бас өөр асуудал байсан. Дээрээс нь 18 тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөд байгаас гадаад сурчлагын үр төлбөр танаас одоо нэхэд соёлын яамнаас нэхэд байгаа асуудал сайд нар яриад байгаа шүү дээ. Тэр одоо Монгол улсын гадаад сурчлага гэдэг чинь Монгол улсын засгийн газрын гадаад сурчлага, Монголын ард түмний сурчлага учраас энэ чинь гадаад харилцааны яамаараа яваад гэрээ нь хийгдээд төлбөр нь хийгдээд одоо гүйцэтгэл нь гарч ирээд ингээд авах хэвээр ер нь дэлхийн бүх хэвлэлийн компаниуд л тийм байдаг шүү дээ. Тэгэл айлчлалыг та сэтгүүл шимжин мэдж байгаа шүү дээ тийм. Ингээд нэг гадны хэвлэлүүдтэй гадаад ямар л ярьдаг үстэй. Тэгэхэд хөндлөнгөөс нэг англи нөхөр гарч ирээд дундан зуучлаад засгийн газраас мөнгө аваад яваад иж болд юм уу. Хоёрдугаарт одоо 18 тэрбум төгрөг манахаас нэхэгдэж байгаа. Тэрийг бид нар харамсалтай засгийн газар унсны дараа мэдсэн манай яам. Өөрөөр хэлбэл одоо аж жуулчлалын үндэсний хороогоор дамжаад гэрээнүүд байгуулагдаад мөнгөн дүнгээ соёлын хамтад тохироод явцсныг бид нэр одоо мдээгүй. Ер нь бол манай яам оролцоо тэр олон улсын гэрээ гээд манах хянаад хоёр талдаа Монгол улсад ашигтай заалтуудаа оруулаад тэр гэрээг байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт яг энэ гадаад сурчлагын дээр хэрвээ одоо зөвхөн 4 гэрээний энэжлийн төлөх төлбөр 18 тэрбум төгрөг манад нэхэгдээд нэхэмжлэх нь ирж байгаа гадны компаниас тэр компаниудын буруу биш. Бид нар бас гадаад нэр хүндээ бодох хэрэгтэй. Манайх өөрөө ураад тэр компаниудтай гэрээ байгуулад мөнгөний төлөйгээ тохирсон байна шүү дээ. Заалтууд нь харамсалтай нь одоо манад ашигтай заалт бараг байхгүй. Ямар ч нөхцөл төлбөрийн төлөх ёстой. За энэ жил төлөх нь 18 тэрбум төгрөг. Бид нар төлөхийн тулд тэр тайлан нээх нь хийсэн ажлын асуун. За одоо ингээ ямар ч одоо тийм материал байдаггүй. За ингэхлээр бид нар яаж төлөх юм? Нэгдүгээр төсөв байхгүй. За тэгээ миний гомдоод байгаа зүйл болохоор
Хэрвээ 18 тэрбум төгрөг гадаа сурчлагаанд хэвлэлд зарах боломжтой байсан бол тэрийг манай яам дээр яагаад төсөвлөд өгч вэ? Тэгсэн бол бидний дэлхийн бүх хэвлэлтэд бид нэр тохироод гэрээгээ өөрсдөө байгуулах чадвартай дипломатуудтай штэ. Тэгээгүй. Тэгээ юу заасан ямар юм сурчлах гэдэг байгаа ч гэсэн ойлгомжгүй. Тэгээ ганцхан одоо Go Mongolia гэдэг төслийг сурчилж байгаа гэж байгаа боловч тайлан өгөхгүй байгаа жишээлбэл. Тэгэхээр би энийг бол түүлэх ямар ч үндэсгүй. Ер нь яг үннийг хэлэхэд бол тийм их мөнгө хэрвээ гадаа сурчлагын зарах боломжтой байсан бол тэр нь зөвхөн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой байсан бол аялал жуулчлалынхаа дэд бүтцийг сайжруулахад адаглаа донгоц түрээслэх, адаглаад энэ аялал жуулчлалын компаниудад дэмжлэг үзүүлээд хөдөө орон нутагт жуулчд хүрээд ирэхэд ариун цэврийн байгууламж, жорлонгоо шийдэх, зочид буудлууд нь стандартыг хангах, Монгол хоолоо одоо үндэсний брэнд болгох, аялал жуулчлалын маршрутууд зам аргуугаа янзлахаас ахуулаад аялал жуулчлалынхаа дэд бүтцийг энэ сайжруулахад нь зарцуулсан болвол хэрэгтэй байж дээ. За бид нар гадны зөвлөх үйлчлэг авч болно мэдээж авалгүй яах вэ янз бүрийн асуудал дээр. Гэхдээ энэ чи яагаад танхимын зарчмаараа шийдээд олуулаа яриад манай яамыг оролцуулаад сонгож шалгаруулах юм бол манад мэрэгжлийн баг байна. Тэр энэ мэрэгжлийн дипломатуудынхаа ур чадварыг ч гэсэн үнэлээгүй. Энийг би бол одоо өөр аргаар явагдцсан. За бид нар англи хүнтэй бас уулзаад миний сэтгэл одоо юу гэдгийг дундуур хоцорч исэн үнийг хэлэхэд тэгээ өнөөдөр бодит байдал дээр ингээд гэрээ нэхэгдэж байгаа. Энэ төлбөр хаанаас гарах нь тодорхойгүй. Одоо эх хичээлийн төсвүүдээр л ярих бах. Энийг тэгтээ одоо соёл аялал жуулчлал спорт залуучтай яам алдарч чухлан сайд өөрөө бас хэвлэлд ярьсан бэлээ. Энэ бол мэдээлэл нь бол үнэн. Тэгээд одоо яаж байгаа гэхээр хууль зүйн яам, гадаад барилцааны яам, соёлын яам гуруула нийлээд нэг ажлын хэсэг байгуулаа. Одоо энэ гэрээнүүдийг дүгнэе, тайлан малингийн аавь гарч ирэх гэрээнүүд. Дахиад ч одоо гэрээнүүд байгаа гэж ойлгож байгаа. Тийм байна тий. Тэгээд ер нь бол яг нөгөө та гадаад харилцааны сайд учраас их гадаад тамилтаар ер нь явдаг. За хилцээрт их явдаг үстэй тий. Тэгээд ер нь ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга зам мэдээж гадаад харилцааны сайдын гэх. Тэгээд таныг одоо ингээд сүүлийн үед бас за энэ нөгөө мөнгө төрөг тендер та тайлбар хийчлээ. Тэгээд Батцэг сайд бол казиноч ингэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бас нөгөө хүмүүс нөгөө бодно шүү дээ. Энд чинь гадаад их явдаг юм чинь нэрээ ингээд тоглолдог байж магадгүй очоод ингээд улсын мөнгөөр казино. Тий, улсын мөнгөөр казино тоглоод байдаг сайд гэсэн ийм хардлага байгаа. Тэгэхээр ер нь бол та казино орж исэн юм уу? Яагаад казино гэдэг нэр авсан бэ? Тийм зураг мураг бас хүмүүс 50 тавьсан гэдээ яриад байдаг шүү. За энэ бүр 2005-аас 7 онд болсон үйл явдал. Тэр үед нэг хадгаламж банкны чимэд зэрэг казино тоглоод 10 тэрбум төгрөгийн асуудал гарч явах үед бид нар бүгд манай залуучдын холбооны нэг удирдах зөвлөлийн гишүүн байсан л да. Тэгээ бид нар одоо мэддэггүй байсан тэрийг. За тэр үед би юу казино тоглох, би ч одоо ер нь мөрөдөд тоглоомыг нүгэл гэж үздэг. Нөгөө эс үхснийг аавна гэд нөхрийгөө хүртэл бараг үзэр тоглуулдаг юм шүү дээ. Тэгээд казино ч болоод нэлээ бараг 20 жил болчихоо 30 жил ч юм уу. Тэр үед манай аав элэгний хор тавдар болоод Солонгост дэмжлүүлж ирсэн. За тэгээд тэр үед бүтэн жилийн туршид би нэг сар Монголд байгаа сар нөгөө химийн эмчилгээнд нь авч явдаг, үе явдаг байсан. За тэгээд тэр чимцэрэнгийн хэрэг шалгах үед манай залуучдын холбооны удирдах зөвлөлийнх нь бас л одоо нэг улс төрийн шалтгаанаар шалгасан байдаг. Тэгээд тэрүүгээр яг хуу Солонгосын хэлээр орж гарсан мэдээллийг авсан бэлээ. Тэгээ тэрэн дотор яг хуу миний паспорт ингээд хэлээр орж гарсан тамга байдаг. Тэгээ тэрийг нийлүүлээл бүгднгийн ингээд нэг цаас яваад байдаг штэ нэг хэлээр олоод орж гарсан байна гэдэг тийм. Тэр хор тавдар эмчлүүлж байгаа хүн одоо ямар мөнгөөрөө казино тоглох уу? Сэтгэл зүйн хувьд одоо би чи айлын том охин манай аав 54 хүн настай байсан. Тийм залуу даавыгаа алдахгүй тул дэмжлэгээ хийлгэж байгаа хүн одоо хэдийдээ казино тоглох уу? Тэр хэлээр орж гарсан тэмдэглэгийг тэгж тавиад тэгээ казиноны зурган дээр одоо толгойг нь эвлүүлээ салгаад тавьсан зураг яваад байдаг. Одоо хүртэл явдаг. Би тэгээ энэ одоо их эмзэг асуудал учраас ярьж байгаагүй. Тухайн үед цагдаагаас хүртэл намайг дуудаж мэдүүлэг авч ирсэн. Би тэгээ тоглосноо гэдэг. Тийм тоглосноо гэдэг. Тэгээ би аавынхаа паспортыг өөрийнхөө аав маань тэгээ 2007 онд нас урсан л да. Аавынхаа паспорт өөрийнхөө паспортыг авч очиод одоо би эдэн удаа Солонгос руу явж одоо тэр үед яг хуу манай аав өөрөө бизнес хийжсэн учраас одоо хамаг мөнгө л тэр үед ч одоо 2005-аас 7 онд
солонгос дэмжлүүлэгч багийн хүнд бас боломжтой хэцүү үе байсан. Тэгэл хамаг байдаг мөнгөө зараад эцэст нь одоо амьдралын жоох уртсах гэж л ингээ химийн эмчилгээнд 2 жил авч явсан. Тэр мэдээл хил гайлаар орсон мэдээг л тэгж ярьдаг. Тэгээ тийм учраас одоо намайг өөр казинод харсан үеийн дэлхий дээр байхгүй. Ер нь бол би казино тоглохыг бити хил одоо хүзэрч сайн тоглож чаддгүй дурггүй шүү дээ. Ер нь бол мөрөдтэй тоглоомд. Тэгээ энэ мэдээлэл бол таад бас жоохон эмзэг ханддаг юм байна тий өөрөө бол. Тийм миний хувьд манай гэр бүлийн хувьд их бараан жилүүд тэгээд аав 2007 онд нас барсан 56 настай. Ээж 54 настай бас элэгний хорт давтартай гэдэг онштой үлдчихсэн. Тэгэхээр одоо надад бол тэр он жилүүд чинь нэгдүгээрт завгүй айлын том бизнесээ өвлөж үлдчихсэн. Гэр бүл 3 ялах хүүхэдтэй байсан. Маш хэцүү жилүүд байсан л да. Тийм учраас би тэрийг дурсаж ярих дурггүй. Гэхдээ одоо олон ахаа ярьсаар агаад хүн болгоо намайг казино тоглодог. Казино ч гэдэг байгаа учраас одоо эзэн эзэг тайлбарлах юм. Одоо зэрэг бас хүүгийн чинь гэсэн нэрийг бичил юм шиг нэ. Гэр оронд ч одоо юу гэдэг манай Монголын улс төр чинь ингээд өөрийн бичин, дараа нь гэрийн бичин, найзын бичин, босгол нөхрийн бичин тэгээ хадмын бичих юм да. Тий. Тэгээд хамгийн сүүлд хятад болгоно гэдэг нөө технологийнхаа дараалалаар л явж байгаа. Тэгээ өөр хүүхд рүү манай хүүхдүүд яг харьцангуй дархлаатай би одоо бас багаас нь улс төрч ээжтэй учраас манай хүүхдүүд тэр нэг эмзэглэдэг. Тэгээ одоо манай хүүхдийг холбоол бас нэг компанитай ярьсан. Тэр компани одоо байгууллагт манай хүүхд 12 настай байж таарад байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр одоо би ийм деталь руу ороод хүн болгонд үгүй шүү гэж яриад яваад байх утгагүй. Миний хийж байгаа ажил өнгөрсөн хугацаанд амьдралын замнал за одоо олон сонгуульд бас орлоо шүү дээ. 2 3 сонгуульд орсон. Аль хэзээний одоо хамаг байдгаар шалгуулсан юм шүү дээ би. Тэгэхээр одоо дахиад нэмээд одоо юу гарах юм? Энэ бүгд гүтгэлэг гэдгийг хилээд ч одоо хүн одоо хэнийг гүтгээд байгаа хин няцаалт хийгээд байгаа хөл толгойг болчиход байж замбраагүй өдөртөл нэг сенсац гарч идэг баруун сенсацгүй сонирхол өгч байгаа юм шиг. Тэгэхээр тэрэн дунд одоо бусад улс төрчдийн адил бас одоо тийм бүтгэлэн дайралтанд дунд л явж байгаа. Гэхдээ тэр одоо нэг тийм шантраад мятраад няцаад ах үйл явдал биш. Харин энийг яаж зөв даван туулах вэ? Яаж хүмүүст буруу ойлголтыг нь арилгах уу гэдгийг л бодож байна. За одоо хоёул баахан нөгөө хүмүүсийн нөгөө сошиалын асуултанд ингээд баахан хүмүүс тантай холбоотой гарсан мэдээлэл нэгээд хариулт бас ингээд сонсчлоо. Ер нь бол ингээд та тэгвэл хэллээ шүү дээ. Би 2 ерөнхийлөгч баг 4 засгийн газрын үед ажиллаа гэд. Тэгээ нөгөө хүмүүс ингэж боддог шүү дээ. Одоо манай Монгол улсын гадаад бодлогонд ингээд засаг соригдох болгонд өөрчлөлт ордог болов уу гэж. Тухайлбал одоо энэ уучлалын засгийн газар тийм. Өмнөх засгийн газрын бодлого үргэлжилж байгаа юм уу? Дахиад шинэ гадаад бодлого явуулна. Гадаад харилцаа бол тасралтгүй явж идэг. Одоо эцэст өсгөлгөөл үргэлжилж идэг. Бүхэл орны аюулгүй байл тусгаар тогтнолтой холбоотой. За тэгээд ялангуяа Монгол улсын хувьд бол улс төр эдийн засгийн аргаар улс орныхаа тусгаар тогтнолыг одоо хамгаалж идэг ийм чухал тусгай алба шүү дээ тийм ээ. Тэр утгаараа бодлогын тасралтгүй үргэлжилж явах хэрэгтэй. Тэгэж гадна талдаа бид нар одоо гадны улс орнууд, олон улсын байгууллагуудад засаг солигдох болгонд одоо ямарваа нэгэн бодлого нь огт өөрчлөгддөг, үргэлжлээ явж идэг гэдгийг л харуулж баталж явах хэрэгтэй. За манай гадаад бодлогын хувьд бол нэлээд эмзэг. Гэхдээ манай одоо өвд эз, манай одоо энэ тусгаар тогтнол асар их үнэтэй олдсон. Маш гоё юм доктортай, баталгаатай, манайх шиг одоо хилийн маргаангүй 2 хүрштэйгээ ийм найрамдалтай байдаг. Дэлхийн одоо бүх одоо нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн оронтой дипломат харилцаа тогтоогдсон. За харилцаагаа маш сайхан тэнцвэртэй авч явж идэг. Ийм улс орн, ийм 50 амлын улс орн бол их ховор штэ. Манай Монгол улсын хувь заяа, Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын хөгжил татаархдаг маш олон орн байдаг. Манай гадаад бодлогыг даган дуурайдаг, үлгэр жишээ болгож ярьдаг улс орнууд бас байдаг. Тэр утгаараа маш бахархалтай. Тэгээ энийг бол бид нэр үргэлжлүүлээд маш гоё тэнцвэртэй авч явж явах хэрэгтэй. Гадаад харилцааны сайд, гадаад харилцааны яамд ажиллаж байгаа дипломат болгон эх оронч үзэлтэй, эх орондоо маш их хайртай, тусгаар тогтнолынхаа үн цэнийг мэддэг. За бидний энэ одоо юу гэдгийг сорилтуудаа маш сайн мэддэг.
үнсэрхэг үзэлтэй ийм хүмүүс байх ёстой. Монгол түүх, соёл, зан заншил, Монгол үндэстнийхээ онцлогуудыг энэ гайхамшигтай зүйлүүдээ маш сайн судалж мэддэг, монгол хэлээ гайхамшигтай сайхан эзэмшсэн ийм дипломатууд байх юм бол бид нар одоо ирээдүйд улмал энэ гадаад харилцааныхаа олдуудыг баталгаажуулахын зэрэгцээ сайжруулад явна. За яг айлчлал ингээд болоод за тэгээ гадаад дотоод айлч болохоор ингээд албан мэдээ явждаг учраас тэр талаас нэг детальж асууя гэж бодохгүй юм л да. Зүгээр яг би сэтгүүлж байгаа бас олон орны айлчлалд олон оронд очиж үзчихсэн. Тэгээд надад нөгөө ингээд төрсэн сэтгэл гэвэл Японы эзэн хаан ингээ ирэх надад их гоё санагдсан. Ягаад гэвэл бид нар Японд ч сурвалжлага хийхэд зөвхөн эзэн хааны гэр бүлийн уулзтыг авахын тулд 3 минут бүтэн 1 цаг үлдчихэж байгаа тий 3 минутын кадр авдаг. Тэгэхээр тэр хүн одоо Монгол 3 өдөр шахам ингээ байсан. За дараа нь Ромын пап тий маш гоё юм бараг ингээ холоос ингээ хардаг хүн ингээ Монголд ингээ айлчлаад магадгүй бид нар сурвалжлаад тий ингээ ойроос ингээ авах тийм боломж. За тэгээ Францын ерөнхийлөгч Макрон гэдэг чинь бас ер нь бол дэлхийд бол домог тийм ингээд тийм айлчлууд гоё санагдсан. Ер нь эх орондоо бас гадны том хүнийг чи ингээ харах чинь сурвалжлах чинь бас нэг их хөв зай юм байна л да. Тэгээ би зүгээр дотроо ингэ бодсон. Ер нь ийм айлчил хийхээр яг сайдын хувь тийм хамгийн хүнд айлчил юу байсан бэ? Нэг хүлээлт биш тийм ингээд одоо тохироод Ромын пап ирнэ мэдээж айлчлалын хугацаа дэлхийн нийтийн цагийн зөрүү мөрөөгээд олон юм тооцогдож таны хувьд одоо ингээд сайд хийгээд доктортой явж байхад энэ 10 дэд сайтаас хойш явхад хамгийн хүнд айлчлал болгон хүнд байдаг. Тэгээ айлчлал болгоныг ямар нэгэн алдаагүйгээр дуусгах тэр болтлол одоо ингээл бүх бэлтгэлд оролцсон хүмүүс бол маш их одоо өндөр анхааралтай байж их хариуцлагатай үеуд өнгөрдөг л дээ. Цаг минут болгон чухал. За тэгээд айлчлалууд одоо тэр нь хэцүү, энэ нь хэцүү биш. Бүгд яг адилхан маш их бэлтгэл шаарддаг. Улс орон болгоод хоёр талаас яг адилхан ажилдаг. За тэгээд улс орон болгоны одоо засгийн газар, зохион байгуулалт, хувь хүмүүсийн хариуцлага мэдээж хүмүүс ажиллаж байгаа юм чинь шалтгааллах зүйлүүд их байдаг. Тэрийг л одоо төгс байлгахын тулд хичээдэг. Тэгэхээр манай айлчлууд бол энэ томоохон одоо жишээл хааны төвшний айлчил, за Ромын пап чи ямар хүн бэлээ? 3 тэрбум хүн католик шашинтнууд одоо дагаж биширч дэлхийн хаан явж байгааг хардаг. Тэр болон гадаад айлчил хийдэггүй. Тэгээд одоо ийм айлчлууд урд нь болж байгаагүй учраас хүлээлт их асар их өндөр байдаг. Иргэдийнч тэгээд одоо биднээсээ тэгээд маш их бэлтгэл ажил дээр бол хамаг эрчим хүч, энерги, хамаг чадвараа зориулдаг ер нь бол дипломатууд. За тэгээд айлчлалын явцад бол мэдээж бэлтгэл сайн хангагдсан болвол маш сайхан болоод үр дүн гардаг. Хамгийн гол нь энэ өндөр дээд хэмжээний айлчлууд асар их үр дүн авчирдаг улс оронд. Ганцхан одоо улс төрийн итгэлцэл биш, эдийн засгийн агуулгаар нь иргэд хоорондын харилцаа, за бүхий л салбарын хамтын ажиллагаан дээр бол ярихгүй салбар гэж юу н баг байдгүй. Тэгээ үржүүлж болох салбарууд дээр үр дүн гаргацснаа зарлах гэж энэ айлчлал гэдэг. Тэгэхээр үр дүнгүйгээр бол хин ч хаач айлчлал хийдэг учраас урд нь бас төдийлөн одоо манад хүмүүс бас ураад ирдгүү байсан. Бид нар өөрсдөө очие гэхэлэр өндөр түвшинд хүлээж авдаггүй үеуд бол биднэрт байсан. Өөрөлдөл улс хооронд итгэлцэл төрөх, өндөр түвшинд яриа хэлцээ явуулах сонирхолтой байна гэдэг чинь энэ манай гадаад одоо харилцааны хамгийн том амжилт байдаг. Тийм бас одоо за ийм асуулт асуухаар нэг юу гэдэг нэг юм ховч үеийн шинж чанартай ч гэдэг юм уу зүгээр нэг иргэдийн нэг юм ойлголт нь бас ингэ байгаад манай энэ гадаадын энэ ерөнхий сайдны ингээ олуулаа яваад мөнгө хүрээд энэ гадаад айлчлалд яваад ингээд би төсвийн мөнгө хүрээд энэ татвар төлөгчдийн ингээд нэг юм шүүмжлэл байдаг штэ та бас сонсдог л ба. Тэр энэ айлчлал бас тэгж их хөрөнгө зардгуу тий тэр зарсан хөрөнгөө юу н олох уу? За айлчлалыг тэр гадаад харилцааг ер нь мөнгөөр үнэлэх нь аюу учир дутагдaltaа штэ. Чи мөнгөөр үнэлэгдэхгүй улс төрийн итгэлцэл, улсын нэр хүнд асар их боломжуудыг олгож байгаа шүү дээ. Одоо бид нар маш олон баримт бичиг зурж байна. Эдгээр чи эргээд өгөөж нь урт хугацаанд үн цэнтэй байдаг. Урт хугацаанд өгөөж өгдөг. Эдийн засгийн үе хаалгыг нээдэг. Тэр утгаараа асар олон мянга дахин үржүүлжээд тэр зардлыг одоо ашиг болгож авсарж байна гэж гадаад харилцааг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар харин ч одоо маш бага зардлаар айлчлал хийдэг. Бусад орнтой харьцуулахад. Гуравдугаарт айлчлалт одоо хэрэггүй хүн ерөөсөө явдаггүй. Бүгд тодорхой үүрэг
тэ явдаг. Бүгд энэ айлчлалд хоёр талаасаа одоо ямар сайд нар хоорондоо уулзах юм. Ямар асуудал ярих гэж байгаа, ямар баримт бичиг байгуулах гэж байгаа. За энийг зохион байгуулахад ямар хідэн хамгаалагч хэрэгтэй, хідэн ёслолын ажилтны хэрэгтэй, хідэн дипломат хэрэгтэй, хідэн улс төрч хэрэгтэй, хідэн одоо зохион байгуулалт арын албанд одоо ямар улсууд ажиллах юм гэдэг баримт бичиг байгуулах дээр ч одоо маш их ажилтаа штэ. Тэр яг л одоо хүн болгон өөрөг орилтой ямар ч одоо хэрэггүй дээр зугаалж байгаа хүн ерөөсөө явдгүй. Ялангуяа одоо би бол өөрийнхөө үеийг бол бүтэн хариуцсан. Өөрийнхөө гадаад харилцааны сайдаар хийж явах үед бол энэ асуудал дээр ч гэсэн бүрэлдэхүүн дээр явж байгаа бүх хүн дээр нэг бүрчлэн одоо анхаарал тавьдаг. Айл болохоор баг эмэгтэй хүн ялангуяа айл болохоор зардал хэмнэхийг боддог штэ. Бүхэл юм дээр айл болохоор баг зардлаар үр ашигтай явахыг хичээдэг улс орны маань эдийн засгийн чадвах одоо бас ингэж бүгдийг бодолцож тооцож явж байгаа. Харьцангуй одоо гадаад юм бол хамгийн бага төсөвтэй яамны нэг тэр утгаараа бол эдийн засгийн үр өгөөж нь хэдэн мянга дахин илүү эргэж ирдгээ. Энэ улс төрийн итгэлцэл бий болгож байгаа нь бол одоо мөнгөөр хэмжихийн аргагүй үн цэнтэй зүйлээ гэдгийг одоо хэлэх нь зөв. Ер нь энэ айлчлалаар ирсэн хүмүүст гадны одоо өндөр дээд хэмжээний зочдод одоо өгөх бэлгийг одоо хэн сонгодог вэ? Яг тийм бодол төрсөнгүүд одоо Японы эзэн хааны айлч үеэр одоо банхар нохоо одоо өглөөч гэдэг юм уу тий бас тийм сонин юм бас бэлгүүдний сонгогдсон харагдаж мэрсэр. Гэхдээ нэг судалж байгаа юм. Судлуу яг энэ бэлэгчин одоо бүхэл бүтэн одоо юу штэ дипломат ажиллагаа штэ. Бэлэг чинь бас бэлэгдэлтэй байх хэвээр. Түнс одоо ингээ ерөнхийлөгч сууж байгаа. За одоо би энэ Японы эзэн хаанд банхар бэлгэлчийг гэхгүй үстэй тий. Тэгэхгүй. Энд чинь бүгд утга учиртай, бэлэгдэлтэй, тухайн улсынхаа одоо хүндэтгдэг одоо сурчилж байгаа зүйлүүд байна. Өв соёлоо харуулна. За тухайн зочны сонирхол, хобби юу байна? Урд өмнө одоо бид нар ямар бэлгүүд өгч исэн байна? Манай бэлгүүнүүд бол маш утга учиртай, үн цэнтэй. Одоо Монгол ёс заншил, уламжлал, гар урлал тийм ээ. Бүгдийн шингээсэн юм их бэлэг тэмбэрэлтэй бэлгүүд өгдөг бид нар. За мэдээж ямар ч улс орон нөгөө талаа маш нарийн судалж ийж бэлэг дээр бол бүр тусгай одоо ажиллагаа явж ийж бэлгийг бэлддэг. Та бидэрийг бас яг ярилцлага хийж байгаа энэ цаг мөчид ер нь бол манай урт туршид дэлхийн том ерөнхийлөгчнөр буугаад том уулзалт хэлцээр хийгээд Трамп буугаад хундаг тулгаад дэлхийг шуугуулад Путин буугаад тэгээд хэлцээр хийгээд явдаг шүү дээ яг манай өмнөд туршид. Тэгэхээр ер нь бол ингээд энэ гадаад харилцаа ялангуяа манай шиг хоёр том их гүрний дунд байгаа улсын хувьд одоо гадаад харилцаанд хамгийн одоо аюулгүй байх бодлого нь юу байдгийг тэгээд энэ одоо өмнөд урд турш ингээд хүн ирчлээ бацсгээ юу бодож ийн гэлтэй хүмүүс бас тэгж ханддаг л байлгүй. Тэгэхээр ер нь бол манай улс одоо энэ жил одоо тэгээд наадмаар 2 жил дараалж хаантаа наадсан одоо энэ улс те тэгээд энэ жилийн наадмаар ямар хүн ирэх үгээд одоо энэ наадмын үеэр ирж байгаа том зочид байна уу? Тийм. За манай улсад ч одоо манай хоёр хөршийн ерөнхийлөгч нар айлчилдаг. Манай ерөнхийлөгч бас айлчилдаг. За улс орон энэ 193 улсад тэр болгоо одоо манай хоёр хөршийн ерөнхийлөгч нартай манайхан шиг ойр ойрхон биеиндээ зочлоод байдгүй шүү дээ. Тэр утгаараа манайх бол яалтч одоо анхаарлын төвд орсон, анхаарлын төвд байдаг. Бидний одоо гадаад бодлого энэ дипломат үйл ажиллагааг бол сайшаадаг. Тэгэхээр одоо удахгүй бид нар бас 2 жилийн өмнө манай хойд хөршийн ерөнхийлөгч манад айлчилсан. За урд хөршийн ерөнхийлөгч одоо бид нарт манад бас айлчлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ээлж нь одоо ингэ болж байгаа. Тэр тогтмолчсон. Энэ айлчлалын хувьд бол манад олон гадаад айлчлал зэрэгцдэг. Тэгээ манад одоо хамгийн чухал зүйл манай гадаад харилцаанд энэ хоёр хөршийнхаа харилцааг тэнцвэртэй барих байдаг. За хоёр хөрш одоо бид нар одоо мөнхийн хоёр хөрштэй энэ хоёр улстайгаа иж бүрэн стратегийн түншлэл буюу харилцааны хамгийн өндөр итгэлцэлд хүрсэн. Улс орнууд одоо харилцаагаа ингээ ахиулаад шатахуулаа явдаг. Манайх бол одоо бүх салбарын хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшиндээ хүрсэн хоёрхан хөрш байдаг. Хоёрхан улс байдаг. Тэр хоёр нь манай хоёр хөрш. За энэ хоёртойгоо бид нар одоо харилцаагаа эдийн засгийн за улс төрийн за хүмүүс одоо нийгмийн тийм ээ бүхэл салбарын хамтын ажиллагаанд тэнцвэртэй байхыг одоо зорж идэг. За мэдээж худалдааны хувьд бол бид нар урд хөрштойгоо илүү харилцаатай байгаа. Одоо бид нар хойд хөрштойгоо буюу Евразийн эдийн засгийн холбоотой жишээлбэл төр хэлцээр байгуулад
одоо илүү худалдаагаа нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл Монголынхаа экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад эхэлсэн байгаа тийм ээ. Баланс нь бол арай өөр, бид нэр одоо импорт нь илүү, экспорт нь бага, урд өрштөгөө эсрэгээрээ байгаа. Тэгэхээр 3 дахь хөршийн бодлого гэж манай Монгол улсад хэрэгжүүлдэг. Энийг манайх одоо 2 хөршөөс бусад бүх улс орныг бид нар 3 дахь хөршөөгээд үзэл баримтлалдаа гадаад бодлогодоо ингээд зарлаад, тунхаглаад заасан. Тэгэхээр манай 3 дахь хөршөөд өөрсдөө бидний 3 дахь хөрш юм а гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ хамтын ажиллагааг 2 хөршийнхаа бодлоготой бас тэнцүү авч явж байгаа хэрэгтэй. Ингэж бид нар эдийн засгийн эрх чөлөөтэй, дээрэс нь одоо бүх улс орондоо тэнцвэртэй харьцах энэ одоо тэнцвэрийг барих нь л одоо манай гадаад бодлогын амин чухал зүйл байгаа даа. За тэгээд би бас нэг юм боддог байхгүй, ингээд таны ингээ айлчлал хийгээд төрсгийн айлчлалын үеэр маш олон юм баримтчгууд гарын үсэг зураад за ийм одоо юм хийгдэнэ гэд. Тэгээд ер нь бол гадаад харилцааны яам энэ бэлтгэл ажилд аягүй оролцож ингэж ажлын хэсгүүд нь ажилтсан байлээ. За тэгээд гол нь тэр санамж бичиг одоо байгуулсан, гэрээ байгуулсан, хамтран ажиллах санамж нот эдний хэрэгжилтэнд нь хэр хяналт тавьдаг вэ? Би ингээд их олон бичиг баримт яваад дараа нь тэрний яг хэрэгждэм болов уу, яад юм бол гэж гайхдаг байхгүй. Тийм. За баримт бичгүүд бол нэг талдаа манай гадаад таатай орчныг бүрдүүлж байгаа зүйл. Энэ олон баримт бичгүүд одоо байгуулагдахгүй бол бид нар гадаад дээр явуутайч ямар ч нөхцөлд харилцаж чадахгүй болно. Агаарын харилцааны хэлцээр хийж онгоц нисэн, авто замын хэлцээр явж энэ олон улсын тээвэр явна, визийн хэлцээр хийж харилцан зорчин, тийм ээ. Худалдааны бүх хэлцээрүүд шин гэрээ баримт бичиг байгуулж хийж явна. Адаглал одоо махаа экспортлоход тэр улстай 20 цэрийн дэглэмээ төхөрч баримт бичиг байгуулна. Тэгэхээр энэ олон баримт бичгүүдийг бид нэр сүүлийн жилүүдэд маш олныг байгууллаа шүү дээ. Энийг бидний гадны таатай орчныг бүрдүүлж өөрөөр хэлбэл эргэцэн хувьд одоо хөрсөө бэлтжиж байгаа. За ингээд айлчлал болгоны араас айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гардаг. Бүх яамдаа саналаа аваад нөгөө ярьж хэлсэн баримт бичгээ мөрдүүлж үр дүнгийг гаргахын төлөө засгийн газраар бүр одоо засгийн газрын хуралдаанаар тогтоол гарч энэ айлчлалын араас хийх ажлын төлөв гараад бүх яамдууд энийг ингээ хэрэгжүүлээ явдаг. Өөрөөр хэлбэл гадаад харилцааны яам бүх яамдаас саналыг аваад гадны улс оронтой салбарын ажлыг нь яриад зурчлаад холбоож өгөөд баримт бичгийг байгуулдаг. За эргээд нөгөө яамдууд нь гүйцэтгэл дээр нь бас тэр улс орнуудтай тухайн салбар бүрээрээ үйл ажиллагаагаа явуулж ийж үр дүн нь гардаг. Тэгэхээр энэ үр дүнг бол байнгын араас нь хөөцөлтөөд үр дүнгийн хоёр талтай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо гадаад харилцааны яамны хийж байгаа ажил чинь нөгөө ярьсан улс дээр яг тэр хувилбар нь явж байгаа. Бас нөгөөдөл чи үр дүнгийнхэн талаас араас нь хөөцөлтөө явж байгаа гэсэн үг. Тэгэхээр манайд бол яг үр дүн ингээд зарим салбар дээр удаан гарч байгаа нь өөрөө манай энэ дотоод улс төрийн нөхцөл байдал, засгийн газрын тогтворгүй байдал их нөлөөлдөг. Аль байн хүмүүсийн солигдол, нэг юм ингээл тогтворгүй сайд болгон солигдол, баган солигдол. За тэгэл нөгөө хийгдэх ёстой ажлууд дээр сайд болгоо очиод өөр өөрийн одоо хандлага, өөр өөрийнхөө үзэмж, өөр өөрхийн шийдвэрийг гаргах юм тохиолдол байдаг л да. Ийм бас одоо муу туршлагач байдаг, сайжруулсан тохиолдолч бас байдаг. Гэтэл төрийн тогтолцоонд бэхжсэн хууль дүрмээ хэрэгжүүлдэг улс орнуудад ажил нь бол одоо тэр сайд солигдох нь хамаагүй яг ингээл журам зарчмаараа явж идэг. Тэгэхээр бид нар одоо удахгүй тийм л болох байх гэж би найддаг штэ. Өөрөө өөдрөг үзэлтэй учраас тийм болоосоо гэж хүсдэг. Тэгээд доктортой байдал бол энэ гадаад хамтын ажиллагаанд тасар чухал. Тэгээд яамдуудын уялдаа холбоо. Өөрөлдөл манай дотооддоо яамдуудын гадаад харилцаа бэхжих ёстой. Дээрээс нь гадаад яамдын уялдааг хангах асуудал дээр илүү одоо ойлголцол гэх юм уу доктортой байдал нөлөөлнө. За тэгээ ярьсан маань бас ингээд өндөрлөх төгч байна. Би төгсгөлтөн зүгээр таны хувь хүнтэй холбоотой нэг л асуулт асууя гэж боддیں۔ Яг л гадаад харилцааны сайд бас ингээ эмэгтэй хүн байхаар таа чи ингээд яг улс орны нүүр царай болоод дээр нь таа чи өөрөө тэр чигээрээ ингээд тайзан дээр байгаа хүн шиг ингээд харагддаг. Ингээд нөө зочин ирэхээр угтаж авахгүй хилцээр болгонд явна, гадаад явахаар бас явна. Тэгээд таны ингээд хувцлалт имиж бас олон нийтийн анхаарлыг их татдаг. Нууц ушил та бас энэ дээлийг яагаад ямар цохолт сонгоод байна, ямар цохолтой костюм сонгож байна. Юу нь бол таны юм имижтэй дүр төрхтөр чинь одоо хүмүүс бас ажилтдаг. Өөрөө л ажилтдаг гэдэг шиг. Дээл өмсөх дуртай. Тэгээд дээл ерөн тэр Монгол үндэсний онцлог өөрөө Монгол улсаас сурчилж байгаа л
бас нэг дипломат ажиллагаа шүү дээ, тийм ээ. Тэгээ дээлтэй бол амархан одоо чийжилждэг намайг. Тэгээ дээл чи өөрөө одоо Монгол ямар ч байсан үндэсний хувцас өмссөн байж гэж манай найзууд дараа нь тэгт гэж анх одоо боддог. Тэгээд дээл өөрөө Монгол түүх, соёл, зан заншил бүгдийг нь илтгэж идэг одоо хэлэхгүйгээр. Тэр утгаараа энэ өөрөө бас нэг айлын талд өгдөг мессеж өөрөө дипломат хүнд бол хувцлалт байдаг л да. Тэгэхээр хувцлалтандаа дипломатууд бүгд анхаардаг. Энэ өөрөө тэр хүний хувийн зохион байгуулалт, хандлага, тэгээд тухайн орны соёлыг илтгэж идэг учраас маш чухал. Тэгээд дээл өөрөө одоо хосгүй брэнд, ямар ч үнэтэй брэнд өмснөөс дээл өмсөх нь одоо хинч тэрний үнийг тодорхойлж чадахгүй. Маш одоо үнд сэнтэгээс гадна үндэснийхээ уламжлал түүх соёлыг одоо харуулж чаддаг ийм зүйл. Тэр утгаараа одоо юугаар цошгүй том брэнд болвол үндэсний хувцас. Хэдэн дээлтэй те? Зөндөө. Тэгээд нэг 40-50 дээл бол байгаа хаа. Гэхдээ би бол одоо яг л нэг сонгодог даруухан тэгсэн мөртлөө одоо материал сайтай. За тэгээд биеийн твтэх одоо яг өөртөө тааруулаад тийм даруухан мөртлөө одоо бас юм гоё тансаг байх ёстой л гэж боддог. Дээлийг. За баярлалаа. Бидний одоо телевизийг, манай малчин телевизийг бас гадаад харилцааны яамда ингэж хүрэлцэн ирж нэвтрүүлэг хийх боломж олгосон таны ажилд амжилт хүсье. Тэгээ энэ жил бас их онцлогтой жил байх нь яг COP17 гэдэг маш том хурал болох гэж байгаа. Тэгээд манай малчин телевиз чинь зөвлөлттэй тэмцдэг мал аж ахуй их анхаардаг болохоор бас энэ хуралд их анхаарч байгаа. Тэгээд бас энэ хуралд ч гэсэн та бас хамтарч ажиллаж байгаа баха. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ малчин телевизийг бас би гадаад харилцааны сайдаас ярилцлага авсанд маш их баярлж байна. Монголын хүн амын тал нь одоо өдөө орон нутагт амьдарч байна, мал аж ахуйгаа эрхэлж байна. Тэгээ малчтад энэ гадаад харилцаа хол биш хамгийн ойрын салбар. Малчин хүнд энэ гадаад харилцааны үр өгөөж нь гадаад харилцаа бол хүрчих ёстой гэж үздэг. Тэгээ би өөрөө одоо орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүний хувьд малчин хүнд гадаад харилцаа хамгийн чухал шүү, ойрхон байдгийг шүү. Одоо нөгөө манай тойргоос ихэд одоо ноолуураар их алдартай. За бараг ноолуурын компаниуд ихэнх нь Баян онгорох байдаг штеп. Тэр Монголын тэр Баян онгор аймгийн нэг суманд бэлчиж байгаа ноолуур дэлхийн зах зээлийн хамгийн одоо тансаг бүтээгдэхүүн болцсон. Өнөөдөр дэлхийн дээр ноолуурын зах зээлийн 50% монголчууд хангаж байгаа. Тэр дундаа ингээ манай хөдөө орон нутгийн малчид хангаж байгаа гэдэг нь үнэхээр бахархалтай байдаг. Тэгээ тэр утгаараа одоо урьсанд маш их баярлалаа. Дэлхийн адууны өдрийг өнөөдөр бас Монгол Улсын ерөнхийлөгч Монголын өнцөг буланбараас ирсэн адуучтай бас яаж хэрхэн тэмдэглэх талаар, адуучдын талаар асуудал дэвшүүлээд том чуулган хийж байгаа. Тэгээд энэ дэлхийн адууны өдрийг одоо манай гадаад харилцааны яам Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж нэгдсэн үндэсний байгууллага тогтоол болгож бусад 56 улсыг оролцуулаад манлайлаад энэ тогтоолыг батлуулсан. Энүүгээр одоо бүр үнэхээр бахархдаг. Тэгээд энэ жил анх удаага бас дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ. Хоёрдугаарт нь COP газар нутгийн маань 70% зөвлөж байна. Энэ зөвлөлтөд тэмцэх олон улсын том хурлыг их орондоо зохион байгуулахад яалчгүй одоо бидний энэ сүүлжилт газрын доройтол, бэлчээрийн дац хэтэрсэн асуудлыг шийдэхэд бас томоохон шийдэл гаргах ийм том хурал болно. За эрхэм үзэгчдээ малчин телевизийн зохиогч хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор гадаад харилцааны сайд Батцэг оролцож олон нийтийн сонирхсан асуудал болон Монгол Улсын гадаад харилцаа цаашлаад энэ жил Монгол Улсад зохион байгуулах томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Анхаарал үзсэн үзэгчдэнд баярлалаа.